За орой минь төргий. Бид нар ингээд ер нь хөдөлмөр эрхлэгч нараа дэмжийе гэдэг бодлого санаачлаад хувийн орлогын албан татварыг 10%-аас 1% болгоё гэж яхад засгийн газарч тэр за тэгээд зарим нэг Монгол Ардын намын гишүүд нь болохоор энэ маань өөрөө боломжгүй юм а, хэрэггүй юм а, нэг одоо хөдөлмөр хийж байгаа хүмүүсүүд нь гээд байгаа тэрийг болохоор өндөр орлоготой хүмүүсүүдтэйгээ үзэн ядах байдлаар нэг хараадах шиг байна. Гэтэл яг үндсэндээ энэ татварыг бүрдүүлж байгаа хувийн орлогын албан татврын дийлэнх буюу 80 гаруй хувийг нь хамгийн бага түвшингөөр татвар төлдөг буюу бид бүхний хэлтгэр энгийн одоо яг цалингаараа амьдрэх хүмүүсүүд нь л бүрдүүлээд байгаа. Тэн донд ямар нэгэн байдлаар хамгийн өндөр одоо салин авдаг хүмүүсүүд нь ерөөсөө ороогүй. За тэгэд нэг зүйл байгаа юм нь болохоор бид нар ингээд хөдөлмөр хийдэг хүмүүсүүдтэйгээ ерөөсөө дэмжиж гэдэггүй. Тэгээд тэр нь юун дээр харагдаж байна гэхээр албан бус хөдөлмөр эрхлэлтийн тоог хараад үзэхээр 2020 онд албан бус хөдөлмөр эрхлэгч нар нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт 54 мянга байсан байна. 2024 он болоход 112 мянга болж 2.1 дахин өссөн. Энэ юуг илэрхийлж байгаа гэхээр манай татварын бодлого маш хүнд байгаа тань. Тийм учраас энэ хүмүүс маань татвар төлөгч биш байгаад одоо ингээд албан бусаар хөдөлмөр эрхлээд ингээд явах шийдвэрийг гаргаад байна гэсэн үг. Хувийн орлогын албан татварыг 1% болгосноор бид нар энэ даалт байгаа эдийн засгийг гаргаж ирэх юм аа. Бас дараагийн нэг зүйл нь болохоор бид нар энэ дундаж давхаргаа дэмжинэ. Хувийн орлогын албан татварыг бол багасгахгүйгээр тэр дундаж давхарлууд чиглэсэн бодлого явуулна гэддэг. Тэгэд энэ засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь болохоор жидүү сангаар одоо жишээ нь дэмжинэ гэж хэлдэг. 2025 онд 1210 компани хүсэлтэд явуулсан байгаа. Тэн дундаас 324 компани болохоор тэр жидүү сангаас зээл авсан. Нийтдээ 47.8 тэрбум төгрөг. За ингээд үлдсэн 886 компани нь болохоор санхүүгийн их усүр байхгүй болохоор энэ одоо хөнгөлөлттэй жидүүгийн зээлд бол хамрагдаж чадаагүй. Тэгэхээр ямар компаниуд нь одоо жилийн бүр ингээд маш өндөр хүүтэй тий банк бус байгуу интерес 36% хүүтэйгээр зээл аваад ямар нэг жилийн 5% хүүтэй зээл аваад явах юм. Тэгээд энэ хоёр компани хоорондоо яаж өрсөлдөх юм? Энэ өөрөө яаж шудраг зарчим байгаа юм бэ? Тэгэхээр ингээд төр өөрөө ингээд шудраг бус зарчмуудыг бий болгоод харин ч бүр ингээд нийтэд нь бүх иргэдэд нь хамаатайгаар хамгийн олон хүнийг хамарсан хувийн орлогын албан татвар 1% болгочоо гэж яхад нь тэрийг одоо дургуутсаад байгаа гэдэг нь бол маш тийм шудраг ёсны зарчимд бол үйлчлэхэрэг байгаа. За ингээд шудраг ёс ярихаар би бас засгийн газрыг гайхаад байна л да. Татвар төлөгч нарын мөнгөн дээр л төр өөрөө оршиж байгаа. Засгийн газар оршиж байгаа. За тэгээ байж тал энэ татвар төлөгч нарын мөнгөөр нь бид бүхэн ингэж улсын бүтээн байгуулалтаа хийдгээ гэж нэрлэддэг. Өнөөдөр авилгалтай тэмцэх газар дээр 900 хэрэг шалгагдаад яасан ч юмгүй байгаа. Өнгөрсөн энэ бүх саруудын хугацаанд Монгол Ардын намынхан хэн хамгийн сайн хулгай хийсэн бэ гэдгээ гайхуулаад байгаа юм шиг одоо бүр хэвлэлийн баг хурлууд ээлжээрээ нүүдэн хийгээл яваад байсан. Тэгээд тэр хэрэгүүд нь шийдэгдсэн чинь байхгүй. Хідэн их найдын тухай. Тэрбумын тухай бид нар сонсоод гайхширдаг байсан ч одоо их найдын тухай яриад яадагчгүй болсон. Ингээд өөрсдөө болохоор татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулаад хулгай хийгээд ингээд авснаа яриад байгаа хэрнээ тэр зүйлүүдэд ямар ч хариуцлага хүлээхгүй тэгсэн хэрнээ татвар төлөгч нар нь үнэхээр төлж чадахгүй байна. Энийгээ буулгая гэж яхад нь 100 мянган гар үсэг зурчгаад байхад тэрийг буулгаж боломжгүй гэд хэлээд явж гин гэдэг бол маш болчмгүй үйлдэл. Энийгээ бол зогсоох хэрэгтэй байгаа. Тэгээд ялцчгүй цаг хугацааны явцад бол энэ бодлого өөрөө манай татврын тогтолцоо буруу байгаа маань гэдэг маань харагдаад байгаа. Энэ нь Монгол улстай амьдрах биш гадагшаа явахаар иргэд. Ja, окей. За, жаргал сайхны золж байгаа шүү хариулъя. За, саяны тэр 80 гаруй хувь нь нөгөө 1.2 сая төгрөг хүрэхгүй цалинтай байна гэдэг дээр би нэмээд комент хэлье. 80 гаруй хувь нь одоо 2 сая төгрөг хүрэхгүй цалинтай байна. Тэгээ 2 сая төгрөг хүрэхгүй цалинтай үнээс юугаараа гүйгүүлсэн гэж 200 мянган авах гэдэг. Одоо ингээд за инфляц байна. Нөгөө олон улсын нөхцөл байдал төлж чадахгүй ингээд ерөнхийдөө өртөг нэмэгдээд байгаа. Монгол улс маань логистикийн өртөг өндөртөө. Олон улсын дунджаас 2 дахин өндөр өртөгтэй. Одоо энэ өртөг олон их нэмэгдэнэ. Тэгэхээр энэ цаг үед хүмүүс юу хүлээх үү гэхээр ямар нэгэн дэмжлэг хүлээнэ.
цалингаа нэмэх юмсан. Энтергээд. Тэгэхээр одоо нөгөө нэмэх юм байхгүй. Өгөх юм байхгүй бол ядаж авдгаа багасгах гэж. Өгөх юм байхгүй бол авдгаа багасгах. Өгөх юм бол нийгмийн даатгалыг бол өгчөж байгаа. Эрүүл мэндийн даатгалаа төлчихөж байгаа. Дээрээс нь инфляцийн зөрөөг төлж байгаа. Нөгөө логистикийн өртгийг төлж байгаа. Тэгэд цаана гарч байгаа энэ үр дүнд 2 сая гаруй хүн 11 их 80 төгрөгийн хэрэглээний зээлтэй. Эдгээр чинь зээлийн хүүг дийлхээ байж байна. Тэгэхээр авдаг юм багасгаж тэр төгрөгийн одоо ханшны зөрөө энэ орчин нөхцлөөс болоод алдаад байгаа мөнгөний чинь унж байгаа юм алдагдлыг нь ядаж талыг нь татврын юугаар арай нэг жоохон хөнгөрүүлэхгүй болвол тэгээ түлхээ хайчих юм бол их л хүнд байдлаар орондоо л гэж бодож байна.